Эрхэм банкын орон дарга улсын хурлын гишүүдээ Монгол улс олон улсын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын эрчим хүч 3 төслийн зээлийн хэлцээрийг улсын хурлын эдийн засгийн банкын хороо, төсвийн банкын хороо, аюулгүй бодлого гадаад бодлогын банкын хороодоор 2025 оны 1-р сарын 13-ны өдөр хэлэлцэн дэмжсэн бөгөөд Монгол улсын ерөнхий сайдын 2025 оны 7-р захирамжийг үндэслэн зээлийн хэлэлцээрт 2025 оны 2-р сарын 5-ны өдөр гарын эсэх сураад байна. Тус төсөлд нь шин сэргэлтийн бодлогын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалтад туссан бөгөөд Алдсан хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй нийцэж байгаа болно. Төслийн хүрээнд одоогийн Багнуур чойр чиглэлийн 110 кВт-ийн цахилгаан дамжуул агаарын шумыг 220 кВт-ийн 2 кГ болгон хүтэн чадлыг нэмэгдүүлж Багнуур чойр дэд станцуудыг өргөдгснөөр бүс нутгийн өдрөөс өдөрт төсн нэмэгдэж буй эрчим хүчний найдвартай ажиллагаа тогтвортой байдлыг хангах ач холбогдолтой юм а. Олон улсын сэргээн босголт хөгжлийн банкнаас сулгах 47 сая долларын зээлийн хугацаа 30 жил, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил бөгөөд Баталгаат ойрноо санхүүжилтийн хөө дээр софтвер дээр нэмэх нь 144% нэмэгдэлтэй хувьсахгүйтэй болно. Олон улсын гэрээний тухай хуулийн 8.1.2 заасны дагуу эрчим хүч 3 төслийн зээлийн хэлэлцээр нь улсын хурлаар заавал сойрхон батлуулах олон улсын гэрээ тул зээлийн хэлэлцээрийг сойрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж өгөхийг хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.